Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу? Орчин ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу? Баярлалаа. Өдрийн мэнд. Өдрийн мэнд. За, сайн байна уу? Баярлалаа. За, та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу? Сайн байна уу? Танд ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу? Энэ өдрийн мэнд. Сайн байна уу? Өдрийн мэнд. Та өглөө хэдэн цаг сэрдэг вэ? Өнөө өглөө би 6 цаг 10 минут хийсэрсэн. 6:50. 6. Ер нь бол орой элчтэй үедээ нэг 9:10. Өглөө элчтэй бол нэг 7 болоо. 6:40. Өглөө нэг 6:40 гэлсэртэй юм да. Өглөө 5:30. Өглөө 6:30 гэлсэрсэн. 7 цагт сэрсэн. 7:30. Өглөө 7 цагт сэрсэн. Танд аливаа зүйлийг хийхэд эргээр нөлөөлдөг хүн бий юу? Байлгүй яах вэ? Тэгээ миний хамгийн ихэнд хэлэх хүн бол миний гэр бүлийн хүн байна. Тэгээ ажил мэргэжлийн хувьд бол хамт олон найз нөхөд. Нөхөр Болсон захирал. байдаг. Зөндөө байгаа. Ер нь нэр дэвтэлөө. Манай одоо баяна хч байна, Булнараа хч байна. Тэгээ манай захирлууд байна. Тэгээд ер нь ажилчид бүгдээрээ л аль алах эрэг талаас нь харах. Байлгүй яхаа гэр бүл ер нь манай хүүхдүүд надад айгүй хурам өгдөг. Та мундаг шүү, та чадан шүү, танаар бахархдаг шүү гэж айгүй хэлдэг. Тэр үг бол надад бол цаашдаа улам илүү их хийж бүтээх ёстой юм шиг тийм сэтгэл төрүүлж өөрөө улам л хүчтэй байхыг хүсдэг дээ. За, эргээр нөлөөлөх олон талтай л да. Одоо яг гэр бүл талтай, ажил талтай гэдэг тий. Гэр бүл талтай бол эхнэр хүүхдүүд маань ажил талтай үйл ажиллагааны хамт олон тий. Албан нэг маань хамт олон гэдэг. Өөр хүүхэд Ер нь байгаа. мэдээж байлгүй яхаа. Эхлээд одоо гэр бүлийнхэн маань байна. Мөн одоо манай хамт олон маань байна. Орон нутгийн албаны залуу захирал маань байна. Ахлах менежер цэцэг маань байна. Хэрэглэн менежер. Одоо энэ гураас өдөр болгон одоо бид дөрвч юм бол байнгын ярьдаг ажиллаа төлөвлөлн асуух зүйлүүд маань байна. Энэ болгонд ингээд уран зориг өгдөг. Гэр бүл эхнэр найз нөхдөд. Та манай гэр бүлийн Танд нууц цавьяас байгаа юу? За, миний нууц цавьяас би багасаа сагсан бөмбөр хичээлсэн. Тийм яг бас нэг жижигхэн байдаг нууц цавьяасаа дуртай гэвэл нэг дуулах сонирхолтой. Атаандаа сайн мэдгүй наа зурдаг. Сагс тоглоход байсан шүү дээ. Одоо байхгүй дээ. Нууц цавьяас уу. Юм бичих. нууц цавьяас уу. Залуу хөтө хөгжим тоглодог байсан. Нэг хавьяас садхан гэцүүдээ. Нэг актер хавьяас муутай шүү дээ. За их олон хавьяас байгаа да. Дуудвал Шүлэг бичин дуулна. Нууц цавьяас гэхээр одоо ер нь дуу хөгжим л дагуулдаг. Би спортлог. Тэгээд ер нь бол дуулах тартай. Илүү ер нь бол хар багаас эхлээд спортоор хичээлсэн. Одоо аймгийнхаа шгшээ багтч гэх юм уу. Иймэрхүү байдлаар бол оролцдог. Гандвал, сакс хуулиуд тоглодог. Тэгвэл ч мэдэхгүй байна. Баг зэрэг дуулах тартай. яг одоо таны утсын дэлгэцэн дээр ямар зураг байгаа бол? Яг одоо харуулах тийм. Нэг одоо нэг юм Монгол банкны зураг. Зүгээр л юу аах штэ. iPhone-ы нөгөө юу аа. Хүний зураг өдрөл аахгүй. Зүгээр скрин нөгөө юу аа. Зүгээр байгалийн зураг баг. Энэ зураг нь орон нутгийн томиллын нөгөө цаглуудын уулзалтаар авсгуулсан. Тэгэлтэй зураг маань байна. Тийм өөрийн зураг. Зурагч нь өөрийнх нь wallpaper брэнд.
Гөлөгний зураг байна. Хүрхрээ байгаа. Нууран дээр шувуу нисэж байгаа зураг байгаа. Миний зураг байгаа. Ер нь зүгээр iPhone утас байгаа. Тэр нь өөрөө юм зүгээр. Манай хоёр охины зураг. Та кино үзэх, ном унших аль нэгийг сонгож? Кино үзэн. Аль. За ер нь бол гэрт хөвшлэн тэгэл ном уншаад тагцаа гардаг. Нөгөө хүүхдүүд бага болохоор тэгээ шутан тэгэл хүүхдүүдээ наашин цааш нэгсэр хатлаар алчдаг шүү дээ. Ер нь ном уншдаг. Одоо ном унших туртай. Яагаад гэвэл нөгөө нэг эмэгтэй хүний одоо гэрлэж амжаагүй бүсгүй тиймэрхүү нэг амьдрал ойролцоо одоо гэрлээгөө бүсгүйчүүд ямар байх ёстой юм гэдэг юм уу тиймэрхүү ном илүү унших сонирхолтой. Кино үзэх. Штэ. Кино үзэн. Хоёуланг нь хийх туртай. Кино үзэх. Ном уншнаа. Аль алийг хийх дуртай шүү. Танд хэрвээ Монгол Эмийн концерны бүтээгдэхүүнүүдээс аль нэгэн бүтээгдэхүүнийг амьдралынхаа турш огтмол хэрэглэх сонголт өгвөл та аль бүтээгдэхүүнийг сонгох вэ? Ер нь бол би дэг хэрэгэлдэг. Тэ. Одоо нэг ингэдэг ах манай эхнэр бас нөө псориазтай. Тэгээ анх яахан мэддэхгүй байж хахад манай орхон салбарын захирал зөвлөжөөс авах. Нэг Д витамин хэрэглээд үзээч. Тэгээ Д хэрэглэсэн тэгээ тэрнээс хойш тэгэж гараагүй одоо 4-5 жил болж байгаа. Тэр нь байнга хэрэглэдэг. Өдөр тандаа. Д витамин. Дархлаа дэмжих бүтээгдэхүүн бэриш. Ер нь гүдвэл Барсконы сонгоно. Яг тэгвэл одоо миний биед хэрэгтэй одоо хоол шингэх зорилттой тий одоо хоолоо хөвтөл зорио унтах гад идэг хөдөлгөөн байхгүй тасад хөдөлгөөн хийхгүй бол би Барсконыг л сонгоно. би Kikoгийн шампунь сонгоно. Ер нь одоо хэрэглэж байгаа. Хоёр бүтээгдэхүүн сонгомоор ах юм. Болох уу? Афлинет болон бэриш. Бэр шутдаг. Чигшүүлэх тос. Бэршиг. Би бол энэ нэр бол ямар ч хэрэгэлцээгүйгээр бэр шиг сонгоно гэж бодож байгаа. Та хаашаа аялахыг хүсдэг вэ? Зөндөл байгаад байна. Австри. За одоо тэгэл гадагшаалаа ялна да. Одоо Монголч одоо дуслаа да гэдэг шиг тусч энэ даа. Далаатай газар руу аялна. Америк юм уу да тэнд одоо нөгөө байсан өмнө тэнд байгаа найз нөхөд ах дүү гэдэг нөгөө таньдаг хүмүүсээ маш их санаж байгаа учраас тийшээ явмаар. Турк явна. Би төлөвлөсөн байгаа нөгөө төрсөн өдрөөрөө Турк явъя гэсэн бодолтой байгаа. Сингапур, Итали элч үзье гэж бодож байгаа. Австрали юм да. Диснейленд. Орсын улмын болсон. Франц руу. Ер нь бол хөвсгөл тийшээ аялах санаатай байгаа. Монгол Эмийн концернд ажиллаж байх хугацаанд танд тохиолдсон дурсамжтай зүйлсээсээ бидэнд хуваалцаач гэвэл Эхлээд би 2020 оны 12 сард Монгол Эмийн концерны бөөний төвд анх орж исэн. Тэгээд бөөний төвд орж байхдаа анх бэлтгэгчээр бол орж исэн. Тухайн үед бол би өмнө хизээч бэлтгэгч бөөний төвд бол ажиллаж байгаагүй. Тэгээ илүү сонирхолтой зүйл нь гэвэл нөгөө байнгын хөдөлгөөнтэй тий хаашаа шүтсэн тэгээд паданыхаа дагуу юм бараагаа бэлдээ тэгээд олон хүнтэй харьцдаг твитар тэгээд захиалга хүлээн өгч тэгээд мөн бөөний төвийнхэн маань хамт олон маань айгүй олон хүнтэй тэгээд хамт олонны уур амьсгал айгүй гоё санагддаг. Надад бол хизээж мартагдахгүй зүйл бол бөөний төвийн хамт олон маань санагддаг. Маш их сэтгэл зүгэлцэн гэвэл одоо хамгийн анх ажилд ороод нэг маск биелий уутал цавлал суудаар суужсэн тэр л тийм нэн дурсамж юм да. Дурсамжтай зүйл юм. За тэгээд би ч одоо Монгол концернд ороод 4 жил болж байна. Тэр нь одоо бүхэл юм дурсамжтай байна. Анх хөдөө явж үзээгүй одоо бүх аймгаар явах тэргээд
хөл зөвлөрөнд орсомжтой байлаа да. Дурсамж бол зөнд байгаа. Одоо хамт олонтой ч юм уу өдөр бүр ажиллаж байгаа болохоор аль болох дурсамж болж үлддэг. Бид нар тендерийн бүтээгдэхүүнийг нөгөө байгууллага хамт олноороо нийлээд боож савлаанд боож баглаж исэн тэр их сонирхолтой байсан. Ягаад гэвэл бүх хүн өөрсдийн яг гараар тэг бүгдээрээ яг хамт олноороо бүгдээрээ нийлээд нэг нэгээрээ ингээд яг үйлдвэр шиг савлаад дамжуулаад савлаад бэлэн болгож исэн. Бид нар тэр Эрдэнэ төлөвлөрийн тендерийн бүтээгдэхүүнийг боож исэн. Тэр бүр айгүй дурсгалтай санагддаг. Уулан талхах байсан. Ажлынхаа хамт олонтой амралтынхаа өдрөөр уулан талхсан. За одоо болж өнгөрсөн дурсамжтай зөвлөгөөл сая өнгөрдөг шинэ жилээр болсон дээд жангон бид бүгдийн вэршийг сурталчилсан 1-р хайранд орсон. Бидний хувьд бол маш том дурсамж буюу маш том бүтээл. Гэр бүл олж авсан байна. Өдөр болгон дурсамжтай байдаг. Дурсамжтай үлдсэн зүйл болохоор юм болмоны тэмцээнд Америкт орж исэн яг тухайн намар нь гээд ажиллагаа хамт олонтой нэг баг болоод тэмцээнд ороод тэгээд тухайн тэмцээндээ мөнгөн медаль авсан. Тэгээд нэг хамт олон болоод нэг баг болоод ажилласан нь тэр тухайн тэмцээнд орж медаль авсан нь нэлээд дурсамжтай болчихсон. За ер нь бол бүгд л гоё дурсамж зөндөө байгаа. Тэр дундаас ер нь бол үйлчлүүлэгч нар маань аюу гоё урмын үг хэлдэг. Тэд нар л ер нь их дурсамжтай. Эмээ өвөнөр хөрхөн аав ээж нар баярлаа гэд хэлэхээр аюу гоё сэтгэлтэй байдаг. Таныг Монгол улсын ямар нэгэн зүйлийг өөрчлөөч гэвэл та ямар зүйлийг өөрчлөх байсан бэ? За манай Монголын аяллыг зүйлийг өөрчлөөг бол ерөөсөө л улс их орны хөгжлийн түвшинээр залуу хүмүүс байдаг учраас залуу хүмүүс аль болох дэмжих бодлого хийх хэрэгтэй. Тэгвэл гадаад дотоод явахгүй. Тийм үү? Бид нар боловсрогч Монголд аваад үлднэ гэдэг чинь чанар чансаа тэр чигээр энд үлднэ л гэсэн үг. Төгжрлөл ярилцлаганда хамгийн их стрессж байгаа асуудал байна. Утаа төгжрөл. Би бол Монголын энэ банкны хүүний системийг бол цогцоор нь өөрчлөхийг хүсэж байна. Яг гэхээр хүн ямар ч ажил мэргэжилтэй байх нь хамаагүй. Ямар нэгэн ажил төрөл бол хүссэн газар руугаа аялдаг, хүссэн газараа амьдарч чаддаг, хүссэн машин авчдаг бас нэг тодорхой хэмжээний хоригдлолтой байх. Тийм л зүйлийг өөрчилж шинжилж хийхийг хүсэж байна. Залуу хүмүүсийг бол дэмжин 2000 оныхоо одоо бидний үеийнхэн тий гадагшаа татгшаа суралцах хүмүүс сургуулаа төгссөн дээрүүд нь боловсролын дээшлүүлэх зорилгоор тиймэрхүү сургалтнууд дээр нь бол ажиллах байсан. Төгжрлөл байна да. Яг толгомцолж нацаг хэцүү айгуу олон юм байгаа л одоо. Ер нь бол боловсрал ухааныг аль болох сайжруулах талаар сайн ажиллана гэсэн. Ер нь бол энэ эрүүл мэндийн нэг бол одоо хавдар бүр амар байна. Тийм учраас хавдрын одоо иш дэлрүүлэх ч юм уу эсвэл энэ идэж ууж байгаа юмыг л яг чанартай сайн бүтээгдэхүүн оруулж ирдэг, тэрэнд хяналт тавьдаг тийм л болгож байна. Эрүүл хүмүүсийг л эрүүл ирээдүйдээ тийм төгжрлөл. Таныг Монгол Эмийн Бүс концернийг товчхон тодорхойлооч гэвэл. Хүний амарч. За ер нь манай хамт олонцын ихэвчлэн айгуу тийм шургуу тий ажилтай тооштой дээр нээлдэг тэнд бүтээмж хамт олон л доо. Багаар ажиллах замун одоо суралцах боловсролыг дээшлүүлэх тий. За маркетинг татаа. Баялаг ариун түүх байна. Мэдээж баталгаа чанар байна. За тэгээд нэр хүнд дижитал 3 үгээр тодорхойлъё да.
За манай угаасаа нөгөө алсын хараа зорилттой штэ. Эрүүл ад жаргалтай амьдралын төлөө хамтдаа гэсэн би тэр өөрөө үгийг л хэлэх дуртай. Чанарын баталгаатай энэ бараг нийлүүлнэ. Миний хоёр дахь гэр бүл мундаг компани гэл. Маш олон төрлийн тариг манай Монгол имигс оруулж ирдэг. Хүний эрүүл мэнд гэдэг чинь эрхэм баян байхгүй юу? Эд хөрөнгөнөөс илүү хамгийн дээд нэг баян байхгүй юу? Тэгэхээр чи хүний эрүүл мэндийг дэмжинэ гэдэг чинь маш том хөрөнгө оруулалт, баялаг, дээд чанар байхгүй юу? Тэгэхээр би энэгээр л бахархдаг. За найдвартай чанарын баталгаатай бүтээгдэхүүн оруулж ирдэг нь би байгуулахаараа бахархдаг. Найрсаг гайхалтай бүтээлч